Оюутнууд ингээ хоолны газар. Газар байна. Сонирхолтой. Сонирхож үзье. Ямар шиг газар оюутнууд хоол идэх. Хатны сургууль гэж ингэж. Тийм том. Оюутнууд ийм газар хоол идэх юм шиг. Янз бүрийн. Хоёроо хоол. Одног нүний сонирхол та. Үнэн ба. Оюутнууд ч бас жаа. Асмаа. Шинээр орж байгаа оюутнууд бол $3,800 төлөөд хязгааргүй хоол иддэг семестрийн турш гэсэн. Заавал on campus сурж явах хэрэгтэй юм байна. За 4-р курсын оюутан бол 7 удаа идэх хэрэгтэй. Тэгэхээр семестртээ бол $1,400 одоо идэх жишээний гэж байгаа юм. За ингээд зуны амралтаар оюутнууд зөндөө ирсэн ингээд бас зуны амралтаар сургуулиуд дээр ажиллаж байгаа. За энэ хэсэг нь бол ингээд янз бүрийн аллергигүй хүмүүс, одоо хашилтгүй хүмүүс ерөөсөө хоолны хэсэг. За тэр цаатлын хэсэг бол хашилттай хүмүүс. Янз бүрийн ногоо, сүү, мүү янз бүрийн хашилттай бол тэр хэсгээс ингээд хоол аваад идэж болно. За энэ хэсэг бол нэг махад идэх хүмүүс те. Цагаан хоолтнуудын хэсэг. Жишээ нь ингээд хэсгүүд байдаг юм байна. За энэ бол магчин нөхдүүдийн хэсэг ч гэдэг юм те. Нэг иймэрхүү жишээний. Тэгээ ер нь бол оюутан биш бол юу ээж болно? $18 төлөө. Тэгээд энэ ч хязгааргүй хоол нэг буфе учраас буфе идэж байна. За тэгээд мэдээж олон орны оюутнууд байдаг учраас Аз, Америк, Латин Америк, Европ маш олон төрлийн хоолны сонголттой. Оюутнуудад бол ерөөсөө чөлөөтэй ингээд хоол идэх боломжийг хангаж өгдөг байна. За ийм их маягаар оюутнууд амьддаг байна те. Өөр нэр нэг мэдээлэл хэлэхэд бол хуулиараа болохоор улсын хуулиараа 21 нас хүрээгүй бол энэ ч бол дотор фондоо бол бодлогын хоригддаг. За 21-ээс дээш настай одоо оюутнууд бол яг хоолны газраас бусад кампусээс дээр дотор фондоо хэрэгж болт юм байна. Ингээд дээшээ гараад ингээд дээшээс рүү оронгод өөр ингээд янз бүр ресторанууд байдаг юм байна. Одоо орон нутгийн түргэн хоолны газар гадарч. Тэндээс бол өнөөдөр одоо зуны амралтаар системээр бүгд ажиллах байна.